За сайн байна уу ингээд Томоочин подкастын хамгийн ихний дугаар маань эхлээд бэлэн болсон байна. Ингээд манай ихний дугаарын төснөөр Azuka Comics пэйжийн админ зураач Azuka хэмээх хүн маань хүрэлцэн байна. За тэгэхээр хамгийн ихний асуулт гэсэн эхлэе. Azuka таны одоо чи өөрийгөө товчхоноор өөрийгөө танилцуулна уу? Хаана сурч ирсэн бэ? Ямар сургуульд төгссөн бэ? Одоо хаана ажилладаг вэ? Тэмдэг байна уу? Намайг Заяа гэдэг. Одоо 21 настай. Шүтээний Бэлгаар архитектурын сургуульд архитектурын мэргэжлээр суралцдаг. Одоо 4-р курс. Хасаад жоод Most гэдэг манга сэтгүүлд зурагчаар ажилладаг. За архитектураар сурдаг мөртлөө комик артист гэж тийм. Энэ яагаад юм комик арт чиглэлээр зурх болсон бэ? Яагаад Azuka гэдэг дүрийг хөгжүүлэх болсон бэ? 10 дэжтэй айгүй манга уншдаг байсан. Нөгөө нэг англи хэлийг сайжруулъя гэж бодоод аниме манганд дуртай болохоор аниме үзэх гэж текстний багтдаг. Манга хэлийг унших гэж байна. Ирэх нь англи хэлийг хэлдэг манга уншиж хэлсэн байхгүй. Тэгээд уншиж явж байгаад бүр нэлээд дуртай болоод Монголд бас тийм манга идэг хүмүүс байдгийг 11-р ангид анх мэдээд мостойгонд очиж уулзж байсан. Скуулынхаа нээлтэн дээр мост болохоор улирал олох ерөөдөө янз бүрийн тийм тэмцээнүүд зарладаг. Тэгээд зарлал нөгөө манганы зурх тэмцээн байсан байхгүй. Тэрэнд нь ороод тэмцээ гэж. Мостод нөгөө янз янзын зураачдын зурсан мангануудыг нийлүүлээд ийм сэтгүүл болгох гардаг байхгүй. Тэгэхээр манга болгоныхон донд миний зураад байдаг тийм комик стрипүүд ингээд одоо амралтын ч юм уу зугаад хөгжих маягаар тийм комикууд орж ирдэг. Тэгээд тэднэрийн зурж өгдөг байсан. Тэгээд өдрөөс болгоно болохоор хугацааны явж жоохон хол тэгээд зурсан комикууд аюул олон үлдчихэд байсан байхгүй. Тэгээд нэг зурсан комикуудыг зургийн ямар групп байлаа ширэлж үзээд зураг тавьж үзсэн чи хүмүүс амар эргээр хүлээж аваад ер нь ингэж нийтэд ингэж тавьж болох юм ингэж ер нь авах бодсон. Би ч ер нь бол гэхдээ нэг гэж нэлээд удаан бодож байгаад ичээж чаддгүй байсан байхгүй юу. Тэгээд ямар фото пэйж үзүүлээд тэгээд яг юм комик оруулалт өгдөг юм пэйж хөгжүүлж болох юм байна гэж анх бодод. Azuka гэдэг дүр маань аягүй тийм cute охин шүү дээ ингээд бахаа тэгээд хөөрхөн хөвгчлээ өөрийн гэсэн характераа ингээд аягүй сайн гаргаж чаддаг. Ер нь ингээд комик хийхэд дүр хөгжүүлэлт тэр дүрээ яг ингээд өөрөөсөө ингээд яг ингээд бодит ингээд хүн баг бий болгох гэсэн үг шүү дээ. Өөрийн гэсэн юм зуршилтай, ярих яриатай тэр талаас нь чи хийхэд юу юун дээр анхаардаг вэ дүр дээрээ? Эсвэл яг ингээ өөрийнхөө өөр нэг талыг гаргаж зурдаг уу? Комик зураг чигтээ баг хандгаа төвшөө альмаас дэлгээлээ зурдаг юм уу? Тэд нар болохоор яг ингээд хийсэр дүр ингээд би болгоод тэрнийхэн зав чанарыг яг чиний хэлснээр ингээ хөгжүүлээд явж байгаа байхгүй илүү тийм эфорт гаргаж байна гэсэн. Миний хувьд болохоор яг зүгээр ер нь бол өөрийгөө ер нь л зураад байсан. Өөртөө тохиолдсон хөгжилтэй байдлуудыг ингээд нийт юм байна. За. Зарим хэсэгтээ чиний аудио жоохон сул болчиход байна. За дараагийн асуулт маань болохоор одоо дуртай зүйлээ хийгээд ингээ хичээлээ хажуугаар хийгээд явхад цаанд ингээд юу илүү их мотивац болдог вэ? Заримдаа ингээд зураад ивж явахдаа ингээд би зурж чадахгүй байна. Миний сонирхолтой биш байна гэдэг юм даун болох үед байдаг шүү дээ. Тэн дээрс чамд юу илүү мотивац болж ингээд цааш нь зурх урам зориг өгдөг вэ? Би сайжирч шүү гэсэн. Би яг дандаа нэг жил юм уу 2 жилийн хугацаанд ингээд сэтгэл санаагаараа өндөг байсан байхгүй юу? Байнга тавтамжтайгаар яг тэр дандаа нэг өөртөө урам ураад вирусээс сайжрах байгаа юм биш үү гэж амар бүр нэг амар сэтгэлээр ханддаг байсан.
сайхан бүрдэн сайхан тэрнийхээ учрыг олж байгаа байхгүй юу? Ерөөсөө нөгөө өөртөө чаленж хийдэг байсан юм биш. Ингээд мал зурдаг. Нэг юм мал ингээд зурдаг. Тэгэхээр ингээд ерөөсөө ахиж гарахгүй, сайжрахгүй байдаг байсан. Тийм болохоор нэг левел дээр их тэрхий удаад байх юм бол ер нь тэр сэтгэлээр унжаагаад тэр мэдрэмжийг үүсэж байгаа байхгүй ингээд ерөөсөө сайжрахгүй байгаад ингээд тэрэндээ өөрөө стресстэй. Тийм болохоор байнга нөгөө өөрийнхөө чадахгүй байгаа юм зүйлүүдийг зурж өөртөө чаленж хийдэг бас сайхан сүүлийн нэг чаленж өдрөөр ярьцаг үздэг зургатаа нөгөө биеэр зурж үздэг. Би дандаа нөгөө харандаа мөнгөөр юм уу стилээр шохом хогоор зурдаг байсан багтаа. Тэгээд биеэр анхудаа зурж үзээд анхандаа ингээд эхний 4-5 хоног ингээд чадахгүй шантрах гадайсан мөртлөө өдөр болох ингээд зураад явсны үр дүн сүлдээ ингээд сайжраад тэрнээсээ би бүр амар урам зориг авч байгаа юм. Тэгээд ерөөхдөө сар болох ингээд цаашдаа ямар нэгэн дим өгөөд тэрэндээ зориулаад өөрийгөө чаленжгээ зураад явъя гэж бодсон. Бас өөр нэг өдөө цаадаг нь болохоор адилхан тийм зурдаг хүмүүстэй ярилцах санаа бодлоо солилцоход илүү урам зориг авдаг гэх юм. Урлагийн Монголын салбарын артистуудын цуглуулсан Discord-ын channel гэдэг байхгүй одоо 2D зураг зурдаг, illustration, 3D артист, эсвэл комик зурдаг ч юм уу янз янзын зурдаг хүмүүс байдаг. Тэгээд дижитал скринийн шеэрлэнгээ би битэйгээ ярилцдаг ч юм уу зурсан хийсэн бүтээлүүдэд оруулаад ингэ санаа бодлоо солилцдог. Тэрнээс айгүй урам зориг авч байгаа. Тэгвэл чи бидэнд одоо Монголын өөр бас тийм дижитал артист, комик артист ч юм уу хүмүүс бас тийм боллоо мэдээж мэдхгүй байж магадгүй гэхдээ заавал дагаараа гэж юм тийм хүмүүсийг санал болгож байгаа. Яг комик хэлээрөө? Комик дижитал арт. Комикс хамгийн таалагддаг нь бэлгүүний харандаагаар гэж зураачтай амар дуртай. Зурж байгаа юм амар эрэг гэдэг. Яг артист талдаа гэх юм бол Наранбаатар гээд нэг ах байдаг. Инстаграмаар шууд Наранбаатар гэж бичиг гарч ирдэг байхаа. Тэр ах бүр god Монгол тийм тэнгиж амар зурдаг хүн байдаг юм байна гэдэг нь би бүр гайхчихсан. За миний дараагийн асуулт нь болохоор одоо комик гэдэг маань комик стрит маань нэг тийм зохиолтойгоор явдаг шүү дээ. Тэгээд бусад зохиол гэдэг маань одоо 5 нүд 4 нүдэн дотор багтааж эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй тэгээд тийм сонирхолтой байх хэрэгтэй, сүүлдээ юм гоё панч лайнтай, нийттэй байх хэрэгтэй гэж юм уу тийм дүрмүүд байдаг. Чи өөрийнхөө комикийг гаргахдаа ямар дүрм зохиол дээр тулгуурж гаргадаг вэ? Юу байгаа? Зурсан эхний нөгөө хэдэн жилд ингээ комик зурж байхад би ингээ сайн болоод энэ үү муу болоод энэ үү гэдгийг ингээ ойлгохгүй айгүй их боддог байсан байхгүй ингээ. Зурхад ойролцоогоор 1 цаг орчим болно. Толгой дотроо бодоод явхад бас нэлээд цаг болно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө комик анхны сэтгэлээр уншиж чаддаг байхгүй өөрөө хийж чаддаг гэсэн. Тэгээд өөрийгөө яаж одоо комико хийнад сайн болж байгааг мэддэг байсан. Тэгэхээр зурж үзчихээд тэр панелдаас нэг ингээд аваад тавьж штеп. Тэгэл юм бол утгагүй бол гэсэн үг одоо бүх панел хоорондоо уялдаа холбоотой нэг нь л аваад хайж байгаа юм бол ямар ч тийм нэг нь авч ирээсээ болохгүй тийм байх хэрэгтэй. Иргэд машин болохгүй. Гэхдээ бас хэрэггүй нь байж болохгүй гэсэн. Гэхдээ бас илүү бэлэг хэзээ бас юу нэж болно. Комикийн гол концепт нь байж болно. Одоо жишээ нь ингээд хүлээж аваад ингээд хараад нүрэн дээр ингээд алдчихдаг шүү дээ. Одоо тэр талаар ингээд комик зурах юм ийм тэгээд төсөөлөд байдаг тийм. За эхний нүрэнд ингээд богч ажиллаж ийлаа. Үлээлээ. Тэгээд хааглаа. Би дуусчих юм бол үйл явдал нь яг ингээд нэг шугамд байгаа ч гэсэн ерөөсөө сонирхолтой байгаад харин үйл явдлыг ингээд автаад хийх юм бол бохож ажиллаж ийлаа. Үлээлээ. Үлээгээ бүр амар том боллоо сандраад нүрэн дээр нь хааглаа гэдэг ч юм уу. Үйлчлэгийн давтаж байгаа ч гэсэн аль нэг нүр ингээ авч болж байгаа ч гэсэн тэр нөгөө нэг комикийн гол концепт нь болохоор гол харуулж байгаа зүйл нь болохоор бас мөршиж болдог байгаа. За. Тэгэд одоо олон комик артистууд байгаа бүгдээрээ өөр өөрсдийнхөө хэлээр өөрсдийнхөө хэлж байгаа зүйлийг агуулгаа айгуу тийм
өөрөөсөө өнцгөөс гаргаж өгдөг те. Тэн дээр миний бодлоор ингээд яг өөрсөндөө тавьсан нэг тийм үнцэн би ийм л зүйлийг ингэж хэлээ шүү гэдэг юм нэг тийм баримталж байгаа зарчим байдаг байх гэж бодсон. Би бас чамд нэг комикны санал тавьад хитрхи dark байна би хүүхдүүдийн сэтгэл зүйн тийм сэв суулгасан тийм байдалтай юм хиймээргүй байт юм гэж хэлжсэн. Энэ талаасаа чи өөрийнхөө тэр баримтлагдаг зарчим гол value чинь юун дээр төгсдөг юм бэ? Тэрийг хаваалцаж. За. Юу гэдэг би өөрөө бүр амар имзэггүй байхгүй юу ингээд нэг хар мэдээ уншаал ингээд шууд даун болцдог ч юм уу тэр өдөржингөө ингээд нормаагаад явцдаг ингээд муу тийм хар энерги затруулсан юм айгу хэцүү хүн дээр тусаад байдیں۔ Тийм болохоор өөрөө ч гэсэн хүмүүс тийм сэтгэл төрүүлсэн юм зурхаас ер нь шууд айлс хийдэг. Одоо нийгмийн дагсан юм хар бараа мэдээлэлтэй шүү дээ. За зурлаа гэхэд ядаж юм эрэг талаас нь юм жоохон эргээр хараад үзүүл яах вэ гэсэн үднээс нь заавал зурдаг. Би бас юм комик манга унших амар дуртай байхгүй юу. Тэгээд нэг уншихаараа ингээд донтоод ингээд амар хэдэн цаг маг мэдхгүй ингээд шүнжин мөн уншаад дуусчихсан. Тэнгуут ингээд өөртөө бас ингээд за ийм комик хийх юмсан да тэгээд амар олон санаанууд төрдөг мөртлөө зурч чаддгүй. Тэгээд надтай адилхан бас ингээд хийхийг хүсдэг мөртлөө зурч чаддгүй хүүхдүүд бас зөндөө байдаг бах. Тэр хүүхдүүдэд зариулж ингээд хэлэх үг байна уу? Анхны зурж исэн комик бүр инээдтэй юм биш. Ер нь бол нэлээ муу зурдаг байсан би өөрөө анхандаа. Зурч чадахгүй байгаа л ер нь бол чаддаг болтлоо зурх хэрэгтэй л дээ. Гэхдээ амар санаа гаргадаг байгаа. Тэгээ зурч чаддаг хүнтэй холбогдоод бас зурулж болно. Одоо нөгөө санаа ерөөсөө орж ирдэггүй мөртлөө ингээд амарлаг зурдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол хамтарах байх гэж бодож байна. Бас зурж байгаа хүмүүс рүү санаагаа зурч чадаас явуулж бол таны зурсан дээр санаа ч юм уу айгүй тийм ойлгомжтой сайн зурагдсан байсан байхгүй юу? Одоо storyboard айгүй сайн гарсан байсан. Тэгээ гүйцэтгэл хийхэд л хангалттай болсон байсан. Тийм болохоор зурдаг хүмүүстэй холбогдож бас болно. Зохиолч орн ажиллаж болно. За одоо манай подкастын маань дараагийн хэсэг эхлэх гэж байна. Дараагийн хэсгээр болохоор манай сурагчид маань манай Азукагаас асуултууд асуух байгаа. За бүгдээрээ гэж яг эсвэл чатаар асууад явчих юм уу? Чатаар асуумаар байгаа чатаар асууад мик нэгээд асуумаар байгаа мик нэгээд асуултаа асуугаарай. За хүүхдүүдийг за сайн байна уу? За миний асуух байгаа юм болохоор яг зурхтай холбоогүй яг одоо таны бодлоор танд одоо ингээд зурах, комик зурх нь одоо ингээд пэшн болсон, хобби болсон маш амьдралын нэг ашиг шиг болсон. Тэгвэл ингээд заримдаа ингээд үүддэг ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар болохгүй байхаараа ингээд сэтгэл санаагаар унах юм уу тэг яг тааштай ингээд зураад явна. Гэтэ ингээд заримдаа сэтгэлээр унах штэ. Тэр үедээ яадаг вэ? Яг сайхан хэдхэн хоногийн өмнө наач тохиолдсон надад. Тэр үед бол яг амрах хэрэгтэй юм биш. Би ч ер нь бараг унтахаас бусад цагтаа байнга зураг зурж идэг байхгүй. Комико зурна, сонирхлоороо бас өөртөө зориулаад юм уу зурна. Мэргэжил манаас зурхтай холбоотой, ажил манаас зурдаг ажил гэдэг юм. Унтах үедээ ч гэсэн бараг зургийнхаа санаа бодоод ч юм ингээд тавьаагүй ядарч юм шиг байгаа. Ингээд айгүй олон цагаар суудаг болохоор. Тэгээд яг хэдэн 7 хоног ч юм уу тиймэрхүү рутинтэйгээр явчихаар ингээд шууд нэг өглөөс ирэхдээ за өндөр зурхгүй гэх бас ирдэг байхгүй зурч чадахгүй байна өнөөдөр гэж. Тэр үедээ яг гэхдээ нэг хийх ажил байгаад одоо хиймээр зурмаар байгаа зүйл байгаа гэхдээ ингээд зурч чадахгүй байгаад тийм шүү дээ. Тэгээд ингээд хүчлээ цугаад ахаар улам тэрэндээ ингээд гэрэлтий санагдаад ингээд хямраад цугаад идэв юм билээ. Тэгэхээр хэдэн 7-8 цаг эсвэл хэдэн өдөр хямарч сууснаас яг 2-3 цаг жоохон амарч агаад буцаад ажилдаа орсны илүү үр дүнтэй санагдсан надад. Амралт аваад юм тий. Амралт аваад хоол хийдэг ч юм уу, дуу сонсоо жоохон амардаг ч юм уу. Nice. Баярлалаа.
Ундраагаас нэг юм асуулт ирсэн байна. Зурхаас өөр хобби байгаа юу? Зурх ер нь хамгийн том нь. Гэхдээ дуулах тухайн дуртай. Би хобби гэж хэлж байгаа. Би сайхан бас гэлэлээ захиалсан. Нэг удахгүй ирэх баг тоглолт үзье гэж бодож байгаа. Ер нь л энэ хоббитэй болохыг аягүй хүсэж байна. Тэгээ өөрөө ном уншиж бол гэж хэлж болох юм. Сарангуагаас бас асуулт ирсэн байна. Ямар софтвер ашиглаж зурдаг вэ? Юу дэлгэцэн шилжтэй дэлгэрэнгүй харуулчих юм уу? Яг энэ тайлбарлах. За тий. Анимашн хий гэж боддоггүй гэсэн байна. Бодож байгаа. Саяхан юу авсан байхгүй? iPad аваад дээр нь анимет хийх аягүй амархан юм билээ. Тэгэхээр хөдөлдөг комикууд байгаад байдаг шүү дээ. Панелууд нь ингээд жоохон хөдөлж мөдөлдөг. Тиймэрхүүгээр техник хэлэнд орчиж үзье гэж бодож байгаа. Манай Азука янзын дуулт шүү. Пэйжийн сайн ухаад сонс гэнэ. Төгөлдрөөс асуулт ирсэн байна. Янз бүрийн тэмцээн уралдаанд орж байв уу? Хамгийн том нь тэр мости уралдаан лээс. Тэмцээнд ороогүй аягүй чичтэй. Ойтон болохоор нөгөө зургийн тэмцээнд аягүй ховордчихдаг байхгүй. Зурагт байгаа 10 жилийн тэмцээнд аягүй ихэд болдог зохиогддог. Тэднэр тэр сайн орж байгаа жилээ. Чи юу яаш тхөө мостын тэмцээний талаар дэлгэрэнгүй бид нар тайлбарлаж өгөх. Олон хүмүүс бас мостод орохыг хүсдэг байх. Миний мэдхээр бол айгүй олон артистууд байгаа. Тэгээд сардаа билүү үйлдэлтэй нэг удаа тэмцээн зохиогоо тэмцээнээсээ яг сэтгүүл дээрээ номон дээр гаргадаг. Тийм. Бэлгэлсэн тэмцээн нэгээс солигдоод явдаг байхгүй одоо. Нэг манганы тэмцээн зохиожоод зурч чаддаг хүмүүст нь зохиолын тэмцээн дараагийн сард нь ч гэдэг юм ингээд бэлгэлээд яваад байдаг. Тэгээд энэ удаа нэр манай дараагийн дугаарыг 7-гийн дараа зарагдчихлаа. Тэрнээр дараагийн тэмцээний зарласан. Ер нь бол манганы тэмцээн байна гэж хоорондоо ярьсан байгаа. Тэгэхээр мостод орох гэвэл ер нь орох сүлдэд аюух холбогддог байхгүй. Би мангаа нэртэй бас ингээд зурч тийм аа танад орж болох уу гэдэг. Тэгээ хамгийн их юм мэдээж орж болох хүн болгонд нээлттэй. Бид нараас ингээд хүүхдүүдийг сургаж авч юм аюу сонирхолтой байдаг. Эхний хэлцэн мангаа зурж үзээд өөрөө тэрийг одоо мэдэрч үзээсэй. Би зурч харах болохоор миний өөрөө зурч үзчихээ. Тэгээд зурж үзснийхаа дараа бид дээр талбар дээр гэж хэлдэг. Тэгээд зурсан мангаа зурж үзээд ярдаж оролдож үзсэн байвал дадлага өгдөг гэсэн бид нэр авдаг. Гэтэ дааж одоо корона гэж жоохон юугаар офисер ажиллахгүй л байгаа л да. Тэгэхээр санаж байгаа юм манай пэйж рүү холбогдоод зүгээр зохиол бичдэг байсан ч бол зурч чаддаггүй. Сайхан өмнөх тэмцээнээр болохоор зохиолын тэмцээн зарласан байхгүй бид нэр. Тэгээд яг бөөндөө сууж аваад уншиж үзээд таалагдсан зохиолуудыг зураачт нь тэр зохиолчтой холбогдоод зурхаар болсон байгаа. Бараг ихний эдэн барин дандаа зурагдаж байгаа юм. Тийм сонирхолтой зохиолуудаас байнга бид нар хайж идэг. Зурч чаддгүй байсан ч гэсэн зохиол. Одоо юу Марс гэсэн байлоо. Тийм нэг хэлжсэн тий. Хулангаас асуулт ирсэн байна. Ойр зүүн дээр ажиллаж байна да. Хичээл нь амраад онлайнаас сурахад хэр байна? Шинэ зүйл сурвуу, туршиж үзсэн үү? Хөл хорионоо ярина. Яг нэг шинжэн хөлөөр өгдөг хэллээ тий. Тэгээд Нодлын хөлөөрөө бол бүр ерөөсөө илэгтэй юм хийж чадаагүй тэрэндээ амар сэтгэлээр унаад. Тэгээд энэ хөлөөр бас тэгэл хөгжим тоглож сурах гэж хэлсэн. Шинэ сарыг бодож байгаа. Тэгээд өөрөө үлээ. Хичээл олонх бид ямар санагдаад байгаа нь автобуснаас чамаа хичээлд явах бэлдээд амар их цаг алдсан шүү дээ. Тэр цагуудыг нэр өгдөг. Одоо болохоор дараагийн манган дээр ажиллаж байна. Саяны хэлсэн нөгөө хүүхдэд зохиол хийсэн гэдэг байсан. Тэр зохиолоор мангаа болгох дээр ажиллаад явж байгаа.
Тэр цохилгын нь юг Facebook-ээр трейлерыг нь үзсэн та айгүй сонирхолтой харагдчихсан. Дүрийн хөгжүүлэлтүүд бас айгүй сайн хийгдсэн юм шиг санагдсан. Яг ингээд трейлер дээр ингээд ямар трейлер дээр гаргаж ирсэн үзгээс нарахад чи нууц биш бол тэр төслийнхаа талаар биднээс жоохон дэлгэрэнгүй хуваалцаач. Би тэгээд дараагийн төсөл ярьж байгаа шүү дээ. Тэр нь одоо төсөл болохоор Марси гэдэг Монголын төсөл одоо яваад байгаа шүү дээ. Тэр Марсны симуляторыг Монголын бод байгуулсан гэдэг тэрний сэдвтэйгээр манга ер нь бүндэ зурсан байгаа. 6 зурагчтай хамтарч байгаа. 6 холбоотой цаг хугацаанд холбоотой цаг. Тэр Монгол хэрвээ тэр Марсны симулятор бий болчих юм бол ямар үйл явдал болох вэ гэж асууж зурсан. Өөр хүүхэд сургаж аваад хамтарч ажиллах бодол байдаг уу гэнэ? Бид нэр түрүүчийн 8-9 сараас юм байна. Яг Японоос мэргэжлийн тийм багшаас хичээл авсан байхгүй юу? Одоо нөгөө Base Naruto энэ гаргадаг хамгийн нөгөө компанид тийм хянагчаар ажилладаг Японы тийм хянагчаас хэмжээнээс одоо мангагаа илүү мэргэжлийн болгоуднээс сургалт авч үзээд айгүй үр дүнтэй байсан байхгүй юу? Тэгээд 2 сар сургалт авч үзээд ер нь хүүхдүүд энэ чиглэлээр бэлтгэсэн дээр юм байна гэж одоо сургалтын яг хүүхдүүдэд одоо өөртөө ороход нээлттэй болгоод тийм сургалтууд заруулж эхэлсэн байгаа. Тэнцээ 4 сарын хугацаатай тийм курс сургалт явуулаад бүтэн өөрийн гэсэн тийм мангатай төгсөх тийм сургалт байсан байхгүй. Тэгээд сургалтаас төгссөн хүүхдүүдийн мангаг бас нийтлэхээр болсон байгаа. Тийм дараагийн сургалт маань нөгөө 2 сарын 1-ээс гэж хэлсэн бол корона гэдэг тэр 1 сар хойш 3 сарын 1-ээс ер нь бол манганы тийм бүтэн сургалтууд явагдчихлаа. Багштайгаар тэгээд бас хажуунаас мэддэг чаддаг надад жоохон зөвлөв. Тэгээд мангатай төгсөх юм бол тааштай зураачаар хамтраад ажиллах боломжтой. За удуулаас бас асуулт ирсэн байна. Дөнгөж зурж эхэлж байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ? Юу зөвлөе? Битээ шантраарэ гэж зөвлөе. Эхлээд нөгөө нэг зураг санаа ч юм уу санаа нь эхлээд төрүүлээд хөгжчихдөг. Тэгээд нөгөө нэг зургийн чадварны доор байгаа даа шүү дээ. Тэгээд энэ хоёрын орд нэг гэп үсээд байгаа. Тэгээд одоо ингээд зурдмаар байгаа төсөөлөлөд зурч чадахгүй байхаар айгүй их нөгөө ингээд стресстэй дараагаар ордог байхгүй. Яа би л зурч чадахгүй юм биш үү гэж. Тэрэндээ шантрахгүй болон дахин зураад авах хэрэгтэй. Зурагчийн ер нь бол зурж байгаа бол чиний чадвар сайжирж байгаа л гэсэн үг. Тийм гарчин төгсөрж байгаа ихний хэлэн чадахгүй байгаа ч гэсэн хэдэн сарын дараа чаддаг болчихно. Тийм болохоор шантрахгүйгээр дахин зураад байгаарэ гэж. За миний дараагийн асуулт хүүхдүүд асуулт асуусан. Би нэг асуулт асуусан. Одоо уншиж байгаа манга одоо уншиж байгаа биш юм байна. Ер нь одоо чи айгүй олон манганууд уншижсэн. Хамгийн бест гэсэн манга ямар манга гэсэн хүүхдүүдэд санал болгоул. За. Манганы нөгөө жанрууд эдэн штэ акшн, романс, комеди гэдэг юм уу. Би романс манганд ер нь амар дуртай байхгүй. Тэгээ шүн уншиж байгаа л нэг догтлж идэх чинь амар гоё байхгүй юу. Тэгээд хамгийн дуртай нь болохоор Hironaka no Ryusei гэдэг өдөр харавсаа өдөрлөв. Тэр мангаг би бүр 3-4 удаа уншсан. Амар хөрхөн гэгээлэг. Тэгээд зургийн чадвар нь бас бүр амар сайн байсан байхгүй. Ер нь бол зарим панелуудын хуулж зурж мөрдөг ч юм уу. Зургийн чадвар нь бас амар сайн байсан. Зохиол нь бас үнэхээр гоё байсан. Уншаарай гэж зөвлөе. За зураг хэсэг хугацаанд орхиж байсан үе байгаа юу? Бага. Тэр чинь 7 илүү 8 дугаар ангид анх удаа хүнээс ингээд шүүмж сонсч үзсэн байхгүй. Зурдаг хүмүүс чинь нөгөө бүтээлтэй амар хайртай байдаг. Нөгөө зориулсан цаг хугацаа хүчин чармаалтыг гаргасан болохоор ингээд тэр бүтээлтэй өөрөө бүр ингээд хамгийн их хайртай. Тэгээд тэр бүтээлийн ингээд хүн шүүмжлэнгүүд ингээд
амар сэтгэлээр унаад шахаваад. Тэгээд тэрнээс айгу урам уураад тэрнээс болоод нэлээд удаан зураагүй маа. Тэгээд тэрний дараа буцаж ирэхдээ айгу хатаж илтаа болоод ирсэн. Тэрнээс шүүмж сонсож чаддаг болоо. Тэгээд бас зурж гэлж байгаа хүмүүстэд бэлтгэлтэй байгаарай гэж хэлэх гэсэн. Одоо хүнээс шүүмж сонсож магадгүй. Гэхдээ шүүмж чинь нөгөө өөрийн анзаараагүй байгаа тийм сул талуудыг анзаарч харахад айгу тийм дөхөн болгож өгдөг зүйл болохоор сэтгэлээр унсан ч гэсэн шүүмжээс авах юм нь юу бэ, гээх юм нь юу бэ гэж хүлээж аваад тэгээд шантрахгүй байх хэрэгтэй шүү бодлоо. Навчиг цаг алдаж болохгүй. Бич бараг л жилмэл зурааг баха. Амар гомдоо. За одоо хүүхдүүдээс хамгийн сүүлийн нэг асуултаа асуучаа. Тэгээд дараачихаа хэсэг рүү орё гэж бодож байна. Тэгээд миний бодлоор бас ингэж боддог байхгүй. Хүүхдүүд ингээд хүүхдүүд ч гэжтэй юм надад тохиолдчихсэн л та. Би ингээд бас өмнө ингээд зурмаар санагддаг байхгүй. Ингээд хүмүүсээс ингээд амар ямар софтвер ашигладаг вэ? Вакуум одоо ингээд заавал хэрэгтэй байна. Би вакуум авахаараа зурна гэдэг ч юм нэг тийм бодолтой байдаг гэсэн. Тэгээд сүүлдээ ингээд бодоод хахад ер нь яг зургаад зурчил байхад заавал тийм софтвер гэдэг амар тэгээд шаардлагагүй. Эхлээд хандаагаар сайн зураг сурчих хэрэгтэй юм байна. Агуулгаа яг гоё гаргаад сурчих хэрэгтэй юм байна. Агуулга гаргахын тулд ингээд нөхний зохиол эдийг зүйлийг ойлгох хэрэгтэй юм гэдэг зүйлийг бодож гисэн л тийм. Чамд энэ талаас нь ямар бодолтой байдаг вэ? Үнэхээр софтвер чухал уу эсвэл өөр бодолтой байдаг уу? Яа гэтлэн бодолтой. Хүүхдүүд харин тэгээд иддэг. Эхлээ вакуум авчвал яг зурж эхлэх гэдэг юм. Дижиталаар зурмаар байгаа болохоор цаасан дээр зурхгүй ч гэдэг юм уу. Вакуум ч нь ерөнхийдөө бол яг ингээд цаас харандаа л гэсэн үг байхгүй. Тэгээ гол нь болохоор сурах ёстой зүйл хараарамаа тэгээд яаж ажил гэж юм уу дараа нь сурчиж болно. Гол нь нөгөө нэг гарчин сайн төвшөрсөн байх хэрэгтэй. Тэгээд нөгөө даралтаа сайн мэдэрдэг байх хэрэгтэй гэж юм уу. Эхлээд амьд одоо амьд хинжээшээ гараар өөрөө эхлээд цаасан дээр зурж үзсэн сайн дадлагчаад хичээд дөрөв дижитал руу шилжих өөрөөх юм байхгүй. Гэтээс баруунд ч юм уу гадаадад юм аюу их нэвтэрсэн шүү дээ энэ дижитал технологи. Тэгээд шууд дижиталаар зураад явсан хүмүүс нэлээд байдаг юм биш. Тэгээд гараараа сайн зурж чаддгүй маа гэсэн мэтлээ амар лай зурдаг ч юм. Тэр нь гар зөвшөөрсөн байх л гэдэг асуулт байгаа юм л та. Тэгэхээр цаасан дээр энэ үү дижиталаар бэ нөө сайн байнга зураад авах хэрэгтэй. Одоо гараад зөвшрүүлэхийн тулд ямар дасгалууд хийвэл дээр үүдэг вэ? Одоо эсвэл шууд ингээд full хүний антон боди зурх хэрэгтэй юм уу? Эсвэл харандааны дасгал хийх хэрэгтэй юм болов? Яг ингэж зур яг гингүүл яг зөв гэсэн юу байхгүй л те. Гэтэ бүх зөвлөгөө гэх юм бол яг чадахгүй байгаа зүйлээ сайн давтаж зураадаг гэж хэл. Одоо чинь би юусаа гар зурч чаддгүй гэх юм бол ингээд гарнууд хараад зураадаг гэсэн үг. Одоо янз бүрийн анатомийн ном ч юм уу хараад бас нэг бүх зөвлөгөө гэх юм бол нөгөө манга зурхад ч анатоми аягүй хэрэг болдог байхгүй хүмүүсийг янз бүрийн өнцгөөс зурдаг болохоор тэгээд бид өмнө зүгээр ингээд Google-с ч юм уу Pinterest тогтож байгаа одоо ямар нэг анатомийн зургнууд харж чадхуулаад зураад иддэг гэсэн байхгүй. Тэгээд саяхнаас болохоор яг энэ анатомийн номыг бүтнээр нь эхнээс нь дуустал ингээд хуулж зурж үзээд тэгэхээр яг ингээд бүтэн нэг юм системд оролцсон байгаа шүү дээ нэг ном гэдэг чинь. Тэгэхээр одоо илүү үр дүнтэй байсан. Энд тэндээс нь ингээд цоолж хайж ийснээс илүү. Тийм болохоор сурах бичиг барьж авч байгаад хуулаа зурчвал бас илүү үр дүнтэй санагдсан. Тийм үү. За. За одоо бидний дараагийн за. За тэгвэл татах линкийг аваад дараа нь би Slack дээр бүүнд нь хүүхдүүдэд тавиад өгчээ. Одоо болохоор бидний дараагийн хэсэг маань ирсэн байна. Энэ know how буюу бидний яаж зурдаг вэ гэдэг know how хаваалцсан. Миний ашигладаг програм болохоор Clip Studio Paint гэдэг програм байгаа. Энэ болохоор яг нөгөө комик, манга тэгээд солонгосын бас вебтун гэсүүлээд орж ирээд байгаа. Тэгээд вебтуны зурхад яг зориулсан тийм програм байгаа. Одоо
Одоо чинь энэ шууд ингээд фреймийг хуваагаад явцдаг ч юм уу. Мөнгөчд бүтний манганы панелуулаад явцдаг ч юм уу. Тэгээ нөө манганы янз бүрийн эффектүүд өгдөө шүү дээ. Ингээд Гачин зурлаг гэхэд манганы нэрхүүшүүд эффект болгоцдог ч юм уу. Комик манга талтай зургийг хийж урьж ивэл ер нь нэлийн боломжийн бараг байгаа. Нүдэн дээр лайфтайм авах $100 сарын $15 төлөв гэдэг юм лээ. Тэдэн дээр болохоор $5 гэжсэн. Хулдаад авчих юм бол нөгөө нэг сайт руу ороод юунуудыг авч болдог. Янз бүрийн брашнууд ч юм уу текстчюр дөнгүү байж идэг байрлалсан. Их хэрэгтэй юмудаа авчиж болдог байгаа. За одоо шууд яачих. Нэг зурсан байгаа комик дээр шууд гоё яриа. Яа. Ахлаа скетч гаргаад санаагаа үжигсэн яачсан. Ингээ санаа боддоод олъё гэдэг ингээ суухаар ерөөсөө санаа орж ирдэг байхгүй. Тэгэхээр нэг гинт санаа орж ирнэ. Тэгэхээр тэр үед нөгөө бичих авахд бэлэн цаас харандаа тийм эсвэл утасныхаа нүүдэн дээр ч юм газ тэмдэглээд авчих. Чинь ажил руу явж байхдаа ингээ хүүхдэд аягүй скейтборд унаад идэх байхгүй. Тэгээ тэрнээс нь харж байгаа бодож болсон санаа чинь. Унж байгаа хүүхдийг хараад өөрөө унж үзэж байгаа унж өгч байгаа тиймэрхүү санаа болчиход тэгээд дурсан байна. Зурхтаа скетчэн дээрээ лайн артаа давхруулчаад скетч онтрагаад ерөөдөө арсыг нь хувцсан тэгээд гадны бэкграунд ингээд хуваагаад зураад явчихдаг байна. Та нэрээ саяны ярьсан нөгөө хүлээдэг шүү скетч гаргаж өгөх үү? Тэгвэл илүү сонирхолтой гэж магадгүй тий. За энэ үг гэсэн. Яжилтаа гарч. Нэрээ манга зурж үзэж юм бодож байгаа хүмүүс байх юм бол зохиолоо биччихээд storyboard руу орох дээр аягүй их яагаад гэдэг байхгүй юу? Асуудалтай байгаад идэх чадахгүй яаж их юм хэлэхгүй ч юм уу. Тийм үе байх юм бол яг ингээд дөрвнүүдээр нь үйл явдлуудын зурчаарай гэж манганы багш төгөлж ирсэн. Ямар ч тийм хэрэггүй үйл явдал байхгүй. Тэгээ зохиолоо хэр урттай болохыг өөрөө ойлгоод ирдэг гэж зөвлөж ирсэн. Тэгэхээр зурж үзье гэж бодож ивэл шууд дөрвнүүдээр ингээ хуваагаад зураг авчиж бас амархан байж магадгүй.
Тэгээд энэ дээрээс бас нэмэлт хэлэхэд хүүхдүүд бас ингэж өгдөг юм шиг надад санагдсан. Ингээд скетч гаргацсан гингуудаа тэр нь яг скетч биш. Ингээд нарийн юм зурх гад юм цаг алддаг. Тэнгүүд одоо энэ Азукагийн зурж байгаа юм дээр болохоор ингээд амар нарийн зурх шаардлагагүй зүгээр гол тэмдэглээнүүдийг олон зураасаа биш ингээд цөөхөн зураасаа ингээд татаад ингээд нэг зураас зүг болох гол ингээд явах нь яг скетчийн яг гол утга нь гарч байгаа бах тий. Үгүй ингээд бүр нарийн зураг болохоор илүү их нэг гол анх бодож исэн санаагаа алдаад идэх ч юм уу. Тэгж бас санагдсан. Хэрэггүй цаг ус хэтэрхийг алдах байна. Яс анхандаа авиг нэрэл юм гэсэн. Ойлгож байгаа дэрэг тал хамттай. Харин хараас хардیں۔ Дүрээ яаж харуулах уу гэдгийг гаргахад тамбал. Сүүлийнхэн жоохон сонирхолтой. Тийм 6-аас өмнө ингээ хаанаас нь харуулвал яаж харуулвал болох вэ гэдгийг толгойн дотор хэлээд бодож үзээд зурж үзчихэд гэдэг юм. За дээрээс нь тодруулаад бодоод явчихна гэсэн үг дээ. Сая одоо эхний хэсгээ гаргахтаа бол яг скетч зохиолынхаа үндсэн санааг ингээд дөрвөн нүдэндээ гараад ирчихэж байна. Тэгэхдээ юм чинь цэнхэр өнгийн юм бүдэг браш ашиглаж штэ. Ягаад скетч гаргахад ийм өөр өнгөөр эхлүүлж явд юм бол? За би яг скетчийг харуулхад үзүүлээ. Одоо ингэчээ дээр нь тодруулаад явахаар ингээд цохилдоод идэх байхгүй ялагдахгүй. Тийм болохоор арай нэг хараар зурцаа дараа нь юм багсгаж яж болно. Нүдэн дээр ихтэйхэн байдаг гэх юм. Харин нөгөө нэг гараар зурхад бас өнгийн харандаагаар скетч гаргаад идэв штэ тий. Яг зүгээр балын харандаагаар гаргацгаар дээр носгоод гарч юм бодоход бүр ингээд заваарчаад идэг. Тийм болохоор яг өнгийн ягаан ч юм уу цэгэр ч юм уу тийм харандаагаар гаргацаа дээрээс нь носон бодгаар зурхаар ерөөсөө ядгүй юм лээ. Балан заваартдаггүй гэх юм уу? Тийм болохоор бас дүнгээр нь орж ирдэг юм бэл.
Тэгээд лайнер тэгтээ нөгөө скетчээрээ юу болгоод тодорхой болгоод зурчих. Хацрын ингээд татгалаад явчихсан. Суух юм байна уу? Сарангуйгаас нэг юм асуулт ирсэн байна. Арт стайлаа олох гэдэг дээр санал бодлоо хуваалцаач нэ. Өөрийнхөө арт стайлыг яаж олсон бэ? Дуртай тийм зураачдынхаа зургийг яаж зурж гин, яаж бодож гин, одоо яаж тодруулж идэх гэдэг юм уу? Тэднэрийн сайн ажиглаад одоо хуулж зурж үзээд хийж байгаад өөртөө таалагдсан деталуудыг шингээгээд аваад байгаа хэрэг. Одоо миний зураад байгаа юм чапи стилэр чинь аюу олон төрлөд шүү дээ. Амар тоглоход итгэе бихтэй. Нэг болохоор Унаас ерөөсө хурууг зурдаг байсан. Шууд ингээд үйлчлэн. Янз бүрээр ингээд оролдож үзэл чамд аль нь таалагдчих. Энэ хэсгийг наад үлдэхгүй хайх уу гэдэг өөрөө бодож байгаа. Стилээ ялаарай. За сая бол одоо комикны маань 2 дахь степ хийгдлээ шүү дээ. Лайн хийгдлээ. Одоо 3 дахь руугаа орж ирж байна. Тэгээ колор өнгө тавих. Photoshop эсвэл өөр юм манга зурдаг софтвер ашигладаг хүүхдүүд лейер бас амар төрөөд идэв шиг надад санагдтаа ингээд давхарлаж зураад нэг лейер дээр амар давхарлаа зурчдаг. Энэ дээр цамд юм өөх зөвлөгөө байгаа юу? Басаа тийм юм скетчн дээрээ шууд л энэ артаа хийжээд тэгээд арилгаж чадахгүй байх ч юм уу тиймэрхүү асуудал байна. Ер нь бол шинэ степ хийх болгондоо нэг лейер нэгээд явуул ер нь амар. Дараа нь сүлд нэгтгэж болно тэрийг. Олон лейер учраас төрөөд байдаг талтай байдаг.
Очин дээрээс өдөр тавиад ихээр энэ layer дээр биш дээдлэн дахиад нэг layer үсгэж агаад сүдрээ тавьчихвал илүү амар хойлолдохгүй. Гэтэ шууд яг нөгөө цаасан дээр зурж байгаа шиг нэг layer дээр бүх юмаа зурчдаг зураачдаас байд юм билээ. Тэгэхээр яг өөртөө айл сонирхолтой янз бүрээр гэрэн төвшин үзчихээ. Өөртөө тохиолж байгаа хоёр сонгоод авсан. Энэ зурхад ер нь яг ингэж зурх гэсэн үг байхгүй шүү дээ. Өөрөө яг гарч чадчих. Арснаа дооч үсээд урч. Хүүхдүүдэд сонирхуулаад хэлээд байгаа одоо манай Азукагийн зурж байгаа яг дэс дарааллаар одоо ч гэсэн бас байгуулалтаа ер нь хуучны комик гэдэг студиуд амар олон нэг юм гар ажиллагаатай 7 хоног болгоно нэг гаргах хэрэгтэй байдаг болохоор айгу яаралтай гэдэг. Тэгээд степ болгон дээр нь ингээд өөр хүмүүсүүд ажилладаг. Скетч нь гаргадаг хүн нэг тусдаа тэнгууд дээрэс нь зөвхөн юм цулгаан өнгөнүүдийн тавьж өнгө тагладаг хүмүүс тусдаа. Тэгээд хамгийн сүүлийн гүйцэтгэл color grade гэрэл сүдрийг нь хийдэг хүмүүс тусдаа байдаг. Хамгийн сүүлийн степ нь bubble яриа текстүүдийг нь тавьдаг. Гэх мэтчлэнгээр юм яг старалтаар ажилладаг. Тэгээ Monster бас ажиллахдаа иймэрхүү системээр ажиллаж байгаа юу? Тэгээд юун дээр л ажиллаж байгаа. Хойлын эффект оруулах, background, screen tone тэрэн дээр яг манай эдитер Сэнэмбаяр гэдэг хасууд ажилладаг. Бусдаар бол тодруулах хөшлөөр нь өөрсдөө зураад явуулдаг. Screen tone өөрсдөө бас хийж байгаа. Тэр нь бол би дараа дөрөв хийгээ явуулсан дээ. Яг болохоор гэгээ зураач болохоор бас үдээ хамтран гэж хэлсэн. Одоо бодох гэсэн. Инэрлээс нэг асуулт ирсэн байна. Хоёр төрлийн арт стайл дээр хоёуланд нь сайн бол алийг нь ихэнд нь тавих вэ? Тавих уу гэсэн байна. Арт стайл гэдэг нэг юм ер нь л бариад явахгүй байсан ч бол юу тийм. Яг ингээд нэг юмад ер нь бол зурх гэдэг байхгүй юу хүмүүс одоо нэг чиглэлээ илүү сайжруулад ер нь аль таалагдж байгааг өөрөө сонгож болох байх. Гэхдээ хажуугаар нөгөө өөр шинэ арт стилүүдийг хайгаад өөр зурдаг хүмүүсүүдийн зургийг ажиглаад одоо өөрийнхөө стил шингээж авах юм юу бэ гэдгийг бас байнга хайж авах хэрэгтэй. Стилээ байнга сайжруулж авах хэрэгтэй. Яг нэг юман дээр ингээд шууд зогсож ерөөсөө болохгүй. Тэгэхээр 100% сэтгэл ханжуул мэдээ зогсож болно л доо. Тэр хүртлээ
аль энийг л одоо яг сануулах гэсэн. Сүүл ихтэй би тэрийн тохиргоонууд гэдэг чинь юмнуудыг хэлээд сайн судалж үзээрэй гэж зүйл. Айгуу хурдан ажиллахад бас түхэн болдог зүйлүүд байгаа. Энэ өөрлөө гэдүүлээрээр харан өрөнгөт энэ өнгөнийх жоохон бараатан нөрөн зурагддаг ч юм. Тийм. Дижиталаар зурж хэлж байхдаа гарч ирсэн ч арай мэдчихсэн бол гэсэн юмнуудаа хэлж байна. Шорткатуудыг хэлээд байсан судлаад үзчих хэрэгтэй. Нөгөө буцаадын контрол хийж дарж мэдэхгүй ингээд буцаадыг төвчөн дээр байнга гаргах чинь дарддаг байсан байхгүй юу? Аюул цаг алдна. Цаг хэмнэх юмнууд хэмдэг болгох юмнууд аюул их байгаа. Тэднэрийг сайн судлаад үзээрэй. Хулангаас нэг юм асуулт ирсэн байна. Анх зураг зурж байгаа хүүхдүүд YouTube-ээс бичлэг үзэж дагаж зурдаг. Тийм үед ямар чанел санал болохгүй. Зөв технологиор амархан аргаар зурдаг тийм хүн ч юм уу байдаг уу гинэ. YouTube дээр. Чиний зурхад сурмаар байгаа зүйл чи юу юм гэдгийг хэлээд тодорхойлцоод тэгээд тэрнийхээ талаар тийм сэдвтэйгээр одоо юу гэдэг контент үйлдвэрлэлтэй сувгуудыг хайж үзэх хэрэгтэй байна. Мостыг болохоор манга зурж байгаа шүү дээ. Тэгээд манга зурдаг тийм зураачдын яаж ажилтгийг харуулдаг тийм нэвтрүүлгийг бөөндөө сууж байгаа цуг үздэг байсан байхгүй YouTube-ээр. Мамбен гэдэг нэг цуврал өгдөг. Одоо чиглэлээ хэлээ тодорхойлцоод тиймэрхүү төрлийн контентууд юу байна гэдгийг судалж үзэх хэрэгтэй өөрөө. Манга зурж байгаа бол тэр Мамбен гэдэг юг санал болгох юм. Контентыг. Тэрийг үзэж байгаад нэг сонирхолтой санагдсан юм болохоор бүгд л манга зурж байгаа. Нэг л юм зурж байгаа мөртлөө одоо арга барил нь бүгд өөр байсан байхгүй юу? Зурж байгаа хүн болгоных шал өөр. Өөрийнх нь тийм комфорт зон нь өөр. Одоо нэг зураг жишээ 11 ширхэг туслахтай бөөндөө ингээд цуг амьдарч байгаад мангага зурдаг ч юм уу. Нэг зураач болохоор ганцаархнаа бүх юмаа бүгдийг нүрээждэг ч юм уу. Тийм. Юмрхүү байсан. Би Азукагаас асуумаар санагдсан. Подолкон дээр Tiger гэдэг нь ямар утгатай юм бэ? Миний гэрийн бод. Азукаг яг дандаа нэг хувцастай зордог байсан байхгүй юу? Тэгэхээр яг хувь тустай байгаад ддаг байсан. Тэгээд яг за хувцас зураг ингэж ерөөсөө санаа орж ирэхгүй. Тэгээд шууд яг тэр үед өмссөн хувцас байнга зураг авсан байхгүй юу? Ямар автомобиль байгаа тэр зэгтэн зураг. Тэгээд ер нь хөвчлэн дандаа гэртээ явуул болд юм билээ. Тэгээд дандаа гэрээ уцтай. За дүр нь ингэж юм болчихлоо.
Инэрлээс бас нэгэн асуулт ирсэн байна. Комикны санаагаа яаж гаргадаг вэ гэсэн байна. Комикны санаа гинт л орж ирд юм да. Аян маяг угааж авах айгүй санаа орж ирдээ. Юм ингээд бодоод явахаар алхаж явж байхдаа ч юм уу тийм. Байнгын бодоод яваад байхад нэг цаана гинт хараад орж ирд. Эсвэл хаяада хүмүүстэй ярьж байгаад айгүй санаа орж ирд юм лээ. Бөөндөө ярьж сууж байгаа л нэрээ дээр тэгсэнтэй гэж нэг нэтэй ярьдаг юм. Надаас тийм болж ирсэн штэ гэж төстэй үйл явдлууд айгүй олон тохиолдсон байдаг ч юм уу. Тийм үеүүдэд бас санаанууд орж ирдэг. Саний асуулт дээр бас надад ингэж бодогд юм аа. Одоо чи комик, манга зурхын тулд амар олон мангануудыг уншсан, манганд дуртай бас ингэж хийж байгаа шүү дээ. Тэнгүүд миний бодлоор бас юм комик гэдэг эсвэл одоо видео клип блог гэдэг хүмүүс ч юм уу тий айгүй их өөртөө их үзсэн, харсан тийм судалгаасан зүйлсүүд амар их байдаг. Амар дурлж үзсэн тий. Тэнгүүд ингэж зүгээр байж хат ингэ санаа ороод ирж байгаа гэж ингэ амар олон зүйлсүүдийг үзсэн болохоор шин санаа орж ирэнгүүт шууд нөөний юм үзчихсэн юм комик нүдэрээ ингэж төсөөлдөг ч юм уу. Яг тэр стайл руугаа ингэж чиглүүлж төсөөлдөг юм шиг надад санагдсан ингээд. Би одоо ингээд амар их манга уншсныхаа дараа ингээд юмыг ботхороо ингээд нүдээр нь бас ингээд бодоод идэх байхгүй ингээд эхлээд энэ сценыг нэгээ дараа нь ингээд чамд бас тэгж санагддаг уу? Yes тэгдэж. Ер нь бол яг санаа нь үгээр орж ирэхээс илүү нөгөө нэг үйлдэл нь яаж зурагдсан байхаар нь санаа нь их орж ирдэг. Нэрээ тэгээд зурчвал нэгтэй байна даа ч гэдэг юм. Мөрхөд санаа гарч зурагддаг. За, ерөнхийдөө бидний бас цаг маань ингээд өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд сая хэдий бүтэн зурж дуусаагүй гэсэн сая бол ингээд хангалттай яг явдаг системүүдээр нэгээд яваад үзүүлдэг. Саяны зурсан арга барилаас манай хүүхдүүд маань бас айгүй их зүйлс сурсан байх гэж бодож байна. Дахиад комик зурмаар цаг байсан уу? За, асуултын сайн ойлголт ба. Зурмааргүй цаг байсан уу? За, бас нэг асуултын зөвхөн зурж эхэлж байгаа хүн хамгийн ихэнд юу судлвал зурвал зүгээр вэ? 10 жилдээ би уралданд явдаг байсан байхгүй хүүхдээ урлан бүтээгдэв. Тэгээд айгүй их натюрморт зурвалдаг байсан. Натюрморт нөгөө бодит зүйлийг харж агаад байгаа чигээр нь хуулж зурна гэсэн үг байхгүй. Одоо нөгөө шоу моо ч юм уу жимс тавьчаад хуулаад зураад идэг шүү дээ. Ерөнхийдөө бодит байгаа зүйлийг сайн хуулаад зураад авах хэрэгтэй. Хүн зурмаар байвал хүний яг бодитоор нь арт стайл ч юм уу ямар нэгэн оруулахаас өмнө яаж харагддаг яг зөвс одоо юм тий. Бага дом нь ямар байдаг гэдгийг эхлээ судлах хэрэгтэй. Тэгчээ дараа нь тэрийг энгийн болгоод өөрийн таалагдсан стайлд оруулаад зураад явах гэсэн. Ямар ч мэдлэггүй зурч чаддаг юм бол тий ер нь сурах битдэг барьж аваад зурдвал ер нь нэлээ юу юм бэ? Үр дүнтэй байд юм лээ. За одоо ингээд миний зүгээс хамгийн сүүлийн асуултыг асууад нөхөө подкаст өндөрлөе гэж бодож байна. Миний хамгийн сүүлийн асуулт бол одоо ирээдүйн 5 жилийн дараах Азукад чи юу гэж хэлмээр байна гэдэг асуултаар би өндөрлөе гэж бодож байна. Хичээсэн шүү гэж хэлээ. Хүмүүс ч одоо ингээд өнгөрснөө ч юм уу бодвол хэдэн жилийн өмнөх өөрийгөө бодоод ингээд урам хугараад байна гэж амар их ярьдэн шүү дээ. Яагаад урам хугараад байна гэхээр байгаа бүхний ерөөсөө ажиллаагүй юм болов гэж боддог байхгүй. Хэдий юм уу байгаа ч гэсэн миний зургийн чадвар ч юм уу миний хийж байгаа зүйл тийм сайн биш байгаа ч гэсэн би одоо
одоо байгаа хамгийн сайнаар ихжсэн болохоор би энэ цаг үеийн ерөөсөө юу гэдэг харамсахгүй. Тийм болохоор байгаа бүхнийдээ ажиллаад үргэлж хийж байгаа зүйлдээ 100% өөрийгөө сэтгэлээ гаргаж хийж байгаарэ гэж хэлье. Бүгдэнд баярлалаа. За баярлалаа. За хамтдаа хүч хэрэгжээ ураатай Томоочин подкаст маань энэ төрөд өнгөрч байна. Өнөөдрийн зочин хамгийн анхны дугаарын зочин маань Азуутай байлаа. Биднэрт өөрийн туршлага болон маш олон үн цэнтэй зөвлөгөөнүүдийг өгсөнд маш их баярлалаа. Баярлалаа өгтөдөө. Энд дээрс нэг юм хэлхээ мартчихж манай подкастын маань бас нэг онцлог байгаа. Тэр нь юу вэ гэхээр манай сурагчид эсвэл манай стабууд багш нар ч юм уу хүссэн хүмүүс энэ подкаст маань хост хийх боломжтой. Өөрөөсөө зочноо ураад энэ хүмүүнийг яриулмаар байна, энэ сэдвээр ярмаар байна гэж байгаа бол надтай холбогдоод өөрөөсөө хост хийгээд подкаст маань оролцох боломжтой байгаа шүү. За ингээд дараагийн подкастаар уулзцай. Like and subscribe. За баярлалаа.